хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ерөөсөө л цогцоороо бол ардчлал юм тий. Үннийг хэлэх эрх гэдэг бол хамгийн чухал зүйл аахгүй. Тэгэхээр өнөөдөр бол үннийг хэлэх маш их айцтай байна. Манай сэтгүүлчд тий. Цагдаа хуулийн байгууллагт дуудагдж байна. Үннийг хэлснийхаа төлөө тий ардчлалыг хамгаалсныхаа төлөө гэж би хэлнэ. Тэм учраас энэ хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрөөр ганц дуугараад байх биш. Энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж би бас бодож байна. Тэгэхээр 1998 онд анх одоо хэвлэлийн эрх чөлөөний хууль бол манай Монгол улсад бас батлагдсан байдаг. Энэ хууль урд нь одоо бас 30 жилийн хугацаанд 10 хэдэн удаа бас их хурлын босыг давж гарч чадаагүй байдаг шүү дээ. Тийм учраас энэ олон сэтгүүлч мэргэжилтэй гишүүд одоо энэ их хурлд сонгогдсных энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэвлэл мэдээлэл гэдэг чинь ерөөсөө ардчлалыг бэхжүүлдэг механизм учраас ард түмнэрээ хилцүүлэх ёстой. Үнэнтэй ойр байхын тулд одоо бид нар яг л бүхэл өнөөдөр байгаа зүйлийг галган дээрээ гаргаж тавьж агаад сайн ярилцах ёстой байхгүй. Тийм учраас энэ хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль одоо өөрчлөлт оруулах талаар энэ одоо шинээр сонгогдсон их хурлын даргатай ч гэсэн би бас санал бодлоо хуваалцаж ийсэн. Бид нар бол дэмжиж ажиллана гэж саналаа өгсөн байгаа.